Энэ амар амьдралд хэрэгтэй гэсэн сая амьдралд яаж хэрэг болох вэ гэхээр өнөөдөр та бүхэн миний камерт одоо яг нэг өдрийг яаж болтыг харна. Тэгээд би болон унтыгээд унтчихсан ч ерөөсөө унтаж чадахгүй. 10 өнгөрөөж агаад кофе утсан чинь тэр чихтэй хөргөөсөр агаад одоо 4:31 болж байна. Тэгээд одоо ижигсэн өглөөнийхэн цайгаа бэлдээд өдрийнхөө хоолыг бэлдээд тэгээд нүүр мөрөө бодоод бэлэн болъё гэж бодож байна. Тэгэхээр яг миний нэг өдөр хэрэг өнгөрдөг талаар харцгаая. Тэгээд би өрөөдөө засвар хийсэн байгаа. Гэхдээ миний засвар яриад усаагүй. Ерөнхийдөө яг юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол обойгоо солисон байгаа. Обой солигдоод тэгээд байршлын хувьд бол нэлийн хөрхөн солигдсон. Ормаа нэг яг юуны цаахны хажууд ирээд тэгээ одоо манай өрөөнд нэг л юм авах тутам байгаа. Тэгээ шүүгийг авчих юм бол ерөнхийдөө бол би room tour хийгээд явъя гэж бодож байгаа. Тэгээд ер нь одоо Instagram-да би яг сүүлийг дутсандаа хэрэгтэй гаргаж ийн үгийг харсан байхгүй. Тэгээд ер нь ойролцоогоор Instagram-д би зүгээр яг 4 цагийн өнгөрөөд юм лээ. Тэгээд би Instagram постахаар шийдсэн. Тэгээд одоогоор яг хэрэгтэй гэдэг татаад хэрэггүй гэдэг ерөөд алдандаа устгаад тэгээ явж байгаа. Тэгээ яг ямар өөрчлөлт гараад би яг хэрхэн илүү нөгөө авар бүтээлтэй яаж одоо нөгөө 4 цаг Instagram зарцуулсан 4 цагаа тэгээд яаж илүү бүтээлтэй өнгөрөөж байгаа тэрний хандлалаар бас хуваалцсанаа. Сайн нүрээ бодчихлаа. Одоо усын янзлаад тэгээд хувцас өмсөе. Ий бүр гарч идэх. Аха. Одоо би нэг шүүгээ амар байхгүй шүүгээ тэл хоёр тэгээд тэрээ гаяж гисэн энэ соёолч юм уу их 82-аас харъя гэж бодож байна. Тэгээ харцгаая.
Энийг бодохгүй. Ихсүүл зээж. Аач хэрэгтэй байна. Үгүй яг бодохгүй ээж. Дэлгүүр хараад болно. Тол тэгээд юу хоёр үзье гэж бодож ирсэн. Шкаф хоёр үзье гэж бодож ирсэн чинь ерөөсөө соёолч дээр их найт дээр айллын дээр нь яг тийм газар байхгүй болохоор нь үзэж чадахгүй. Тэгээд шууд хүрээд ирлээ. Тэгээд өчтөр надаа илгээр ирсэн байхгүй юу? Тэгээд манай ажлынч намайг додонготаа хатагтай савч ирсэн. Танд хэлхэмж ирлээ гэхээр би бүр гайхаад юу хайдаг вүлээ, юу хэлээ гэж бодоод байсан чи яра би 11 сард нэг нохойг орчноосоо нэг нохой олоод тэгээ тэр нохой ерөнхийдөө бол нэлээд тийм хүнд гимссэн бүсэн би ингээ хөдөлгөөргөө болтоо тэгж амиг гимссэн байхгүй юу. Тэгээ тэр нохойг олоод юу яасан. Хөөрхөн залцаг гээд амтны асрамжийн газарт өгөөд хандив цоглуулад тэр нохоондоо одоо нөгөө эхнээс нь тэр асрамжийн газар холбогдсон чинь тэр газар нь хэлэхдээ одоо энэ нохойг манайх ингээ хүлээж аваад цааш нь ингээ имжлүүлэхэд бол тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болдгоо. Тэгээд тэхийн тулд чи ингээд энэ мөнгөө ихнээс нь олох шаардлагатай гэх. Тэгээд би шууд хандив цоглуулад яг өөрийнхөө ойр татна байдаг хүмүүс болоод тэг өмнө яг фүүдигээр дамжуулаад өөр нэг газар юу хийж исэн юм. Нэг асрамжийн газартай ингээд холбогдож ингэж явж исэн байхгүй юу? Хөөрхөн зулцах дээр ч явж исэн. Тэгээд нөгөө аттай савар гэлээ. Аттай савар дээр бас явж исэн. Тэгээд яг тэгэх үедээ маш олон тийм гадаад хүмүүс байдаг групп руу ороод яг тэр гадаад хүмүүс зөвхөн ингээд нөгөө амтны асрамжийн газар руу явахын тулд ингээд цугларсан тийм групп гэх юм уу. Тэгээд тэр групп дээр явж гисэн ингээд нөгөө ийм нохоо олсон. Тэгээд надаа ингээд тодорхой хэмжээний хандив хэрэгтэй байна. Энэ тэрийгээ бүгд ингээд бичээд тэгээд тэгсэн чинь яг тэндээс ерөнхийдөө бол амар олон одоо яг 100% мөнгө одоо цуглах хэвээр 100%-ийн 80% нь тэндээс олсон. Тэгээд яг 20% нь болохоор яг миний таньдаг хүмүүс над руу явуулаад тэгээд тэгсэн чинь яг тэнд нөгөө яг гол юм ярьцдаг байсан залуу надад ингээ хэлээд чиний зургийг ашиглаад ингэж одоо пост хийхэд асуудалгүй юу гэд тэгээд би асуудалгүй гэд тэгээд яг нөгөө тухайн газрын сайт газар маань над руу одоо тэгээ би энэ хог нөгөө олоод ингэж яасан болохоор чамд ингээд тишүрт явуулъя гэд тэгээд надаа ийм тишүрт явуулсан Америкаас тэгээд тэгээд харийг одоо энийг задлах гад байж маш их юм ярьлаа. Гэхдээ юу яасан энэ нохоо маань тэгээд яг ингээ эмчлэгтээд яг дараа нэг юу болсон бэ гэх юм бол нохоо маань Америк руу явахаар болсон. Энэ газар маань энэ нөгөө donation бас давхар тэндээ цуглуулад тэгээд ерөнхийдөө бол энэ нохоогоо авъя гэд тэгээд бас Америк руу явахаар болсон. Тэгээд одоо тахгүй явах гэж байгаа. Тэгээд бас амар баяртай байгаа. Ягаад гэх юм бол энэ нохоо ингээд яг тийм манай ортонд яг ирэх ёстой болоод тгий яг энэ замаар ингээд цаашаага явж байгаа байхаа гэж бодож байгаа. Тэгээд бүгдээрээ угаалгацгаая. My god. Яа. Амар хөрх ийм их дэвтэр байна. Тэгээд энэ дээрээ ингээд thank you Hazel гэж бичиж амар хөрх юм. Яа тэгээд миний сонгосон надад ингэ нэг сонголтод явсан байхгүй нэг вебсайт явуулангуудаа чи энэ тишүртээ сонгож болно гэд. Тэгээд миний сонгосон тишүрт болохоор ийм би тэгтээ энийг ингээ бас сонгохдоо ингээ амар бодож сонгосон заяа. Энэ ингээ нөгөө манай нохой Испанил ахгүй юу. Тэгээд энэ манай нохой тэг энэ ингээ дэлхий өмсчлөө бодолко. Ер нь ингэж харагдчихэв. Тэгээд би яг яагаад энэ тишүртийг сонгосон бэ гэх юм бол миний нөгөө явуулсан нохой маань болохоор Испанил ахгүй юу. Тэгээд манай Испанил энд байна. Тэгээд энэ болохоор дэлхий. Тэгээд дэлхий нь болохоор манай нохой ерөнхийдөө бол дэлхийг ингээд хойрж аялж байгаа болохоор гисэн юугаар нь бэлгшээгээд тэгээд энэ тишүртийг сонгосон байгаа. Тэгээд зүгээр амар гоё нэг юм уу. Тэгээд юу ч гэсэн надаа энийг ингээд тишүртийг олсон газарт бас маш их баярлалаа. Тэгээд энэ газар нь болохоор Америкт байдаг Camp Cocker гэдэг нэртэй газар юм билээ. Яг Facebook-ээс харах юм бол ингээд байгаа. Тэгээд надад бүр амар таалагдчихээн. Энийг сонгосондоо ч гэсэн амар баяртай. Миний өдөр яаж өнгөрдөг инээд хэрэггээд тэгээд өчигдрийн хувьд гэх юм бол би нойргон онцноосоо болоод амар ядраад тэгэж чадаагүй. Ерөнхийдөө бол
одоо ингээд үргэлжлүүлсэн ингээд явж байгаа шүү. Hello morning. Гада цаас орж ийн. Ингээд цаа бол тэгээд одоо бүгдээрээ гарцгаая. Миний хоолой болоо бүр яаж сонсогддог юм бэ? Ер нь бол миний өглөө 6 гээд эхэлдэг. Окей. Гэнт нэг охин бичлэг санд орчлоо. За тэгээд гарцгаая. Жим рүү явцгаая. Тийм. Тэгээд жим рүү явцгаая. 7 цагийн үед гэгээтэй болдог болсон байна. 7 цагийн үед гэгээтэй болдог болсон байна. За тэгээд автоцог явна. Шинэ жил буцаад ирчлээ. Оо, мангара. Тэгээд хэлчих. Тэгээд та нар энэ дээр байгаа гүүрийг мэдэх үү? Тэгэж гүүрнийх нь нэр нь юу вэ? Ямар гүүр гэсэн байлаа? Соёолчоос их найд руу явдаг гүүр. Гэтэ энэ гүүр нь ерөнхийдөө өглөө их найд чинь 10 гэж онгодог гэхэр чинь 10 гэдэг онгоч тийм лээ. Яг соёолч нь өөрөө 9 гэдэг онгочдаг. Тийм тэгээд яг би одоо явж чадахгүй ч гэж. Өөрөө яг бол явчтын хаяа дарж байгаа үед. Тэгээ одоо яг дулаарж байгаа бас баяртай байна. Тахайдад амар машин байдгүй гэсэн чи цаг миний жоор хэдэн машин зурч. За тэгээ ажил дээр болцгоо. Видео дэгнээс намайг болон дээрээс бичлэгийг гэсэн аахгүй. Би тэгсэн чинь мартаад цай дандаа доороос хичиж. Дээрээс ирсэн. Манаас хоник. Асууд Тэгчихсэн. Одоо миний өглөө хэлчих. За сайхан шинэлээ. Сайн явж байна. Бараг юуны дараа ирсэн баг тийм. Цагаан сарын дараа. би цагаан сарын Гоё харагдчихсан. Би одоо уурга авах чинь чи миний өнөөдрийн daily vlog орж байна. Нас хоник байна. Чи өөрийгөө бүр тал гаргах юм уу? Би сая өглөө жимд яваад уурга авах чинь. HR-тайгаа болох гэж байгаа үстэй тийм. yes сан За дуусгах бүрхэн явд ичээчлээ. Бичлэг. Яг юм бэ. Бичлэг юм. Тийм бичлэг Хэлсэн юм уу? эхэлчлээ. Та өөрөө л орж ирсэн шүү. Би тэгээ оруулж шээ зүгээр. Тэгтээ жаа. Яа гэсэн тийм. Манай багш өнөөдөр камертайгаа шинээр танилцсан. Тохиргоо хийж өгсөн. Тэгээ өөдөөс камерад яа би голтой гээ. Надаа ямар шилжүүлэх гэж байхгүй. Чи өөрийнхөө компьютераас ингээд шилжүүлж явах гэдэг юм шүү дээ. Тэ гоё хэрэгтэй юм байна уу? Type-C байхгүй. Тэ гоё хэрэгтэй. Надад таалагдчих. Тэгээд одоо өөрт явах юм бол яаж зүг авах. Мэргэжилтэй хүнд камер зааж өгöd өгдөг шүү. энэ дээр тар. Шиндээ юм бэлэг болсон.
Энд барыг чинцаа хичээд байгаа юм шиг байна. Би орой өмнөөс тийчтэй. Тэг би бол хичихгүй байна. Барыг огцмоц ааш хийсэн ээ. Чи тэгээд хинтээ уулзах юм тийм гэж ерөөсөө уулзах юм. Ер нь уулзаг байгаа. Бизнес шүү. Тийм. Бизнес уулзаг байгаа. Би яа гэж. Саний вэ? Яг энэ гүйцэх гэсэн юм байна. Би яг энэ энэ амир амьдралд хэрэгтэй гэсэн сая амьдралд яаж хэрэг болох вэ гэхээр өрөө шин ингээ явдсан шүү дээ. Ялангуяа хэдэн өдөө гэрэл мот байдаг болохоор энэ бас тэгэхээр тий Бацнайцны дууссан үед. Өрөн таваа. Мача гарч байгаа тий. Сэрэ нэмээ мачаа. Аа. Грин ти мача. Сэрэ? Тиа гүнчээ. Чиа гүнжээ. Тийм үү. Star Wars-ийн хамгийн алдартай дөрвөн дүрийн нэг юм. Хармаа юу? Аппличиг бараг туслах дүр. Энэ шууд өдрөнд туслахын ч бас жоо амар юм байна. Тэгвэл тойрсон. Энэ юу юм шүү? Би одоо ингээ өрөөмөрөө явна шүү дээ. Өрөөмөрөө гот шууд ингээ тусах шамаад гэж. Тэр хүн айхаа. Тэг шок нах юм байна. Намайг айлгаж байгаа хүнийг би хэрэг тусах юм бол тэр хүн ингээ бас ингээ хамгаалж штэ. Гэтэ энэ гүнч гинэ. Энэ нөгөө юу лээ? ТV нэмд байгаа чи тэрийг мэдгүй нэг нэвтрүүлэг хийдэж штэ. Шөнийн дорно. Бараг тэр шиг юм шиг тиймэр жоо ичиж. Явж байгаа аян сонслт. Яг юу хийж байгаа Асан жиндээ ороод тэгээд юу-ясныхаа дараа гоё идэн гэж бодож байгаа. Тэг ямар амтагч байна?